За өнөөдрийн хувьд 10 мм-ийн зузаантай хавтан за эхлээд хэсэгжилсэн торголт хийгээд дараа нь агналтанд бэлэн болгоод агнах ийм дасгал ажил явуулна. За энэ зурган дээр болох дээр үлгэрчилсэн зураг ерөнхийдөө зурсан. За хоёр хавтангаа байрлуулад дунд нь зазар буюу авах хэвээр 3 мм-ийн хэмжээг бариулаад за энд нь палсаагаар дээдлэлт нь палсаагаар дээр доор хоёр нь торголт хийж бариулна. За энэ палсаагаар торголт хийж бариулж байгаа шалтгаан нь бол энэ идлийг нэгдүгээр дээрээс нь доош нь гагнахад ямар нэгэн саад учруулахгүй энэ дээр доор нь торголт байхгүй учраас нэгдүгээр цэвэр гагнагдана. Хоёрдугаар герман стандартын дагуу ер нь идлийг шалгалтын сарцыг гагнахтаа бол заавал ингэж гагнж өгдөг. За палсаагаа ойрхон 1 2 3 4 ч юм уу ингээд хэсэгчил торгоно. За энэ зах торгосон бол дараагийн байдалд энэ дээр энэ зах дараагийнх нь гол торгосон бол энэ гол дараагийнх нь. За энийг мөн адил энэ дараалал мөн ингээд торгоод явчихна. За торгосныхаа дараа бол энэ гагналтыг хийхээс өмнө за энэ гагналт хийгдсэн зураг байна. Энэ гагналтыг хийхээс өмнө саяныхаа торгалтын дээр 1 см-ийн урттай буюу 10 мм-ийн урттай хэсэгжилсэн гагналт хийж гэнэ. За гагналт хийж байгаагийн шалтгаан нь бол доор дээр мөн адилхан. Шалтгаан нь энэ идлийг гагналт явах хугацаанд гагнж явах хугацаанд энэ идэл маань өөртөө дулаан дамжуулалт болоод дулааныг хэмжээгээр авдаг учраас төгсгөлийн шатанд ер нь дундаас дээш шатанд 100-ийн 50-60% дээш агнуудад ирэхлээр идэл деформац буюу хив ажилтанд орж за татах ийм үзэгдэл муу нөлөөтэй байдаг учраас энийг бариулахын тулд нэг хэмжээнд бариулахын тулд цэвэр болгохын тулд за ийм хэсэгчилсэн торгалтыг болсон дээр явуулсны дараа энэ үндсэн юу за ядгуур ойдлтой. За ядгуур ойдл гэдэг маань ийм тавигдсан зазарын артал гарах ойдлыг хэлж байгаа. За хоёрд нь дүүргэлттэй. За энд эрэмг зассан учраас 10 мм-ийн зузаантай төмөрт эрэмг зассан учраас дүүргэлт явагдана. За гуравт нь хамгийн сүүлд өнгө ойдл гэдэг маань хамгийн дээдлэлт гарах цэвэр ойдлыг хэлж байгаа. За ийм 3 ойдлыг өнөөдөр гүйцэтгэж энэ ажил маань бэлэн болох юм аа. За хэсэгчилсэн гагналт гэж энэ дээр үтсэн байна. За энэ болох дээр энэ тэмдэглэлийг үзүүлсэн байна. За одоо өнөөдөр бидний хавтан маань босгоо тавьсан учраас их сурдаас харагдахгүй. За энэ хажуу талаас нь энэ дээрээс нь харж байгаа байдлаар энэ зурагт үзүүлсэн байна. За энэ 30 градусын эренг цэцэлтэй. За эренгийн албатай. За энийг дараа нь энийг бол фрезерээр буюу ишлэт машинаар эренгийн боловсруулалт хийж болно. Ийний дараа хурцуулсан мохоо өнцгийг 3 мм хурцуулсан нөгөө хурцлагдсан өнцгийг 3 мм-ийн мохоо өнцгөр бас дарж өгөх ёстой. За ингэжээд энэ 3 мм хоёр талд нь ингэжээд үндсэн язгуур ойдол маань цэвэр өгөөд үзэмжтэй технологийн давуу үүсдэг. Хэрвээ энийг за энэ хурцын эрэмгийг дарахгүйгээр 3 мм-ээр мохоо өнцөг үүсэхгүйгээр шууд хурц тэрээр нагах юм бол цаашаа гарч байгаа язгуур ойдол нь бүрэн гүйцэд төгс бардгүй үлээлттэй янз бүрийн нөхцөл үүсдэг учраас технологийн хувьд бол заавал эренгийн боловсруулалт хийсний дараа энэ хурц өнцгийн дарж 3 мм-ээр мохоо болох ийм технологи байдаг. За өнөөдрийн самбар дээрх тайлбарлах зүйл маань дууслаа.